Гэт кино маань Лондон хотод байх асрамжийн газрыг харуулж байгаар үйл явдал эхэлдэг. Шөнө дунд асар чимэгтэй хаалга авах үедээ газарт байх сэтгүүлийг олж харан түүнийг өрөөлөгөө явах үед манай гол дүр охин Соби хаалгыг сайдар төгжин ханын цагийг шөнийн 3 болгож тааруулна. Дараа нь охин гэрлэн унтрааж мууртай хамт асар чимэгтэй ширээлөө очин өчигдрийн захиануудаа хийх мөчөөд гадаа хүмүүсийн чимээ гарч тэр архичдыг дуудан хэрвээ эндээс явахгүй бол цагдаа дуудана гэж анхааруулснаар тэд сандран хурдган шиг тэндээс угтдаг. Софиг цонхоо авах үед үл мэдэх харс өдөр гэрлийн тусалд харагдах ба охины ярьж байгаагаар шөнийн цагаар үлэмж биетнүүд унтаагүй хүмүүсийг хулгайлдаг тул тэр хүнжлөө нөмрөн үлгэрээ уншихаар болгоод муурн гинт чимээ сонсон. Охин асар чимэгтэй дүрмийг зөрчин айсан байдалтай балкон дээр харахад нөмрөгтэй үлэмж биетэн хогны савыг янзлах үедээ түүнийг анзаарч аврах том гараараа охин барьж уудан тахийн тэр хүмүүст баригдахгүй тулд нөмөргөөрөө алхлан мод гэрлийн шам болж машины тэшин нуугдан зүсээ ургаж явсаар хотоос гарч чадсан үлэмж биетэн тарэлэнгийн талбайгаар дэгдэж гүйсээр тэр далайн эргийн ойролцоох үл рүү орж тэр хоёр үлэмж биетнүүдийн ертөнцөд хурж ирдэг. Ингээд үлэмж биетэн агуу доторх гэрлэг орж хоол хийхээр болно. Тэр охиныг модоос зүүн хачирхалтай ногоогоо ирчвээр Софи модоор дамжин цонхыг онгоолгож зугтах гэдэгч тэр санамсгүйгээр юм унгааж чимээ гарган үлэмж биетэнд баригдах нь тэр охин руу ойртон далавчгүй л бол эндээс зугтах аргагүй хэлэн цонхыг түлхэж Софиг тавган дээр тавьдаг. Үлэмж биетэн ширээлөө очин ногоо ирчих үед охин хаан байгаас үлэмж биетнүүдийн ертөнцөд ирснээ мэдэх мөчөд гинт чимээ сонсогдсон өөр үлэмж биетнүүд гадаа нэрсэн байлаа. Софи айсанда өөрийн явуулахыг гуйхад үлэмж биетэн охиныг шоолж тэр хүн идтгүү гэдгээ хэлснээр охин гайхсан байдалтай тэгвэл өөрийн яах ч хулгайсныг асуув. Баа багт нь эцгийнх нь өөдүүлж асамжийн газарт ирснээ тайлбарлан удахгүй тэндээс явах гэж байснаа ярих бөгөөд үүнийг сонсон үлэмж биетэн асар чимэгтэйг мөнхэн болохыг ойлгож тэр хоолоо идэх үедээ өөрхөн талаар хүмүүст хэлэхгүй гэж айсандаа түүнийг хулгайсныг хэлэн гэрлүүнд буцаахгүй хийхэд Софи энэ талаар хүнд ч хэлэхгүйгээд явуулахыг гуйдагч тэр үгүй гэсээр гуйлтын огт биелүүлдэггүй. Үлэмж биетэн охиныг бүх насаар нь энд байлахаар шийдэн хүнжлийн нөмрүүлж хэрвээ эндээс суугтгаж оролдох юм бол хүн иддэг үлэмж биетнүүдийн хоол болохыг сануулan түүний хөлөг онгоцны цамх дээр гаргадаг. Үлэмж биетэн үгээ буруу дуудаж байсан тул Софи зөв хэлэх аргыг зааж өгөн ярих чадварт суралцах хэрэгтэйг сануулгаад тэр яриагаа засч чадахгүй гэж гомдсноор охин бүдүүлэг хандсандаа уушлал гуйж үлэмж биетэн цүнхнээс шилэн сав гаргаж ирэн үүн дотор зүүд байгаа гэж түүнийг гайхшруулна. Тэр хоёрыг зүүдний талаар ярилцах үед Софи нойргуудлын улмаас маш цөөхөн удаа зүүдэлж байснаа хэлэн түүний уншиж өгч буй номыг сонсон ядарсандаа унтж орхидог. Гэтэл энэ үед үлэмж биетэн цүнхээ шүрч аван нууц хаалгаар дамжин зүүд хадгалдаг өрөөлөө орж тэр ширээний ард суун Софиг хар даруулахаар зүүднүүдийг холж утхан. Ингээд шүн дунд үлэмж биетнийг унтж байгаас охин энэ боломжийг ашиглахаар агуус гарч цугтдагч. Софи замдаа өөр нэг үлэмж биетэнд баригдан тусламж авч чадалгүй идүүлэх нь тэр. Гэхдээ яг үүндээ энэ үйл явдал бодит биш охины хар дарсан зүуд байх бөгөөд Софи үлэмж биетэн үүнийг хийснийг мэдэн бодсноос нь хамаагүй амар байсан гэж уурладаг. Маргааш өглөө охиныг сэрхэд үлэмж биетэн түүний ширээн дээр гарган бусд үлэмж биетнүүдийг маш аюултай гэж тэднээс хамгаалах амлан лонхтой шингэнээ суух үед Софи шилэн доторхоос дээш биш доош явж байгаа хэлснээр тэр үлэмж биетнүүд зөвхөн шингэнийг уудаг гэдгийг тайлбарлан томоор балгаж уухад гинт гидсэн дуугарч тэр хийгээр унгана. Харин үед хүний махар хоолдог удирдагч нь хурч ирэн хинтээ ярьсныг асуух ба Софиг юмны ард нуугдах хооронд хурууга зүссэн тэр түүнээ шархаа имжлүүлэхээр болох үедээ хүний өнөр үнэртэж байгаа хэлэн өөрөөс нууж байгаа эсийг асууж охин өмхийн ногоон дотор нуугддагч удирдагч уулзж байсан тул үргэлжлүүлэн хоол хайсаар удалгүй өгөн түүний ногооноос идэхийг санал болгон үлэмж биетнийг яг хазах гэтэл охин дотроос нь цухиж өгөн тарагдсанаар тэр удирдагчийг ногоон дургүй гэдгийг сануулж амжиж болиулдаг. Үлэмж биетэн ногоо газар хаяж түүний шилтэй шингэнийг уухаар явсны дараа хөгшин үлэмж биетэн охиныг гаргахаар ногоо ширээн дээр тавьж түүнийг явсныг хэлнэ. Охины заван босныг харсан тэр гарн дээрээ суулган зүүд хадгалдаг өрөөлөг авч орон өгөн Софиг цэвэрлэхээр усанд оруулж халуун зуухны дэргэд байлган хувцсыг хатаах гэтэл хэд халуун байсан тул охин хурдхан шиг хаахыг хүсснээр үлэмж биетэн хуурай хувцснууд гаргаж ирэн төрөмсүүлэхээр болдог. Софиг хувцс сонгохоорнд үлэмж биетэн модон доторх тоосыг үлээж охин дундхоор засах бөгөөд удалгүй Софиг улаан хүрм урт даашин зөмсөх үед өгний толгойд өмнөх үйл явдал нь бодогдсон. Тэр охиныг мод руу гарган зүүд барих ажилдаа явах гэхэд Софи ямар ажил болохыг асуун дагуулж явахыг гуйдагч өгөн татгалзсаар эртхэн унтаж амрах эрхтэйг сануулна.
Гэсэн ч охин хамт явхаар хүрмээр үргэлж өмсөн модноос бууж тэр үлэмж биетнийг залхаас нийцэст зөвшөөрүүлж чаддаг. Ингээд туудалгүй тэр ой зүүд барихаар авгаас гарна. Өгөн охиныг мөрөн дээрээ суулган ундж байгаа үлэмж биетнүүдийн хажуугаар явхаар огт чимээ гаргаж болохгүйгээ харуулж тэр хажуугаар нь сэмэрхэн явдагч гэнт өдөртөгчин сэрж хөлнөөс нь барьж авдаг. Энэ хооронд Софи зүлгэн дундургун эвдэрсэн машин дотор нуугдах бөгөөд үлэмж биетнүүд өгний нэг л сэжигтэй байг мэдэн зугаацахаар нэг лүүгээ шидэж тоглон. Дараа нь тэд түүнийг эвдэрсэн машин дээр суулган тоглоомоо эхлүүлэхээр болоход тэдний нэг нь Софиг нуугдж байгаа машиныг авч хөлөөрөө бийцлэн уулын оройгоос уруудаж тэр хоёрыг мөргөлдөх гэхэд охин жолоог эргүүлэн өвгнийг салтаагаар нь гаргана. Энэ үйл явдлыг харсан үлэмж биетнүүд тэр хоёрыг шоолж инээн тэд өвгнийг ахиад дээрлэхээр болоход гэнт тадар бороо орсноор тэд уснаа сайж нуугдах газар хайх хооронд өвгөн охиныг цүнхэндээ хийж шилийн аван тэндээс олддог. Гэтэл тэр хоёрыг явсны дараа удирдагч нь охины нөмөрч байсан хүнжлийг олж хүн ойрхон байгааг олж мэднэ. Өд дунд өвгөн Софитай хамт уулын орой руу алхасаар эцэст нь харанхуй болоход тэр хоёр оргил дээр нь гарч тэд аврах том модтой үлгэрийн гэмээр газарт ирсэн байлаа. Үлэмж биетэн одод мөн ургамлын чимээг сонсдог гэдгээ тайлбарлах ба Софи мөрнөөс нь бууж мод руу ойртон гэрэлтэй модыг усны тусгалаас олж харан алмаарих үед өвгөн өөрийг нь нөхөрсөг үлэмж биетэн гэж дууддгийг хэлэн тэр гол руу өсөрч ордог. Яг энэ үед Софи өвгнийг даган араас нь өсөрч тэд зүүдний ертөнцид ирхэн тэр. Өвгөн охинд зүүдд модны навчин дээр ундаг гэж тэр үнийг барихаар араас нь хөөдөгч зүүд түүнээс сугцаар Софи руу ойртон өвгөнд баригдах бөгөөд дараа нь тэр хоёр зүүдийг шилэн саунд хийж охин хуржинах чимээг нь сонсон өөрхөн царайг дүрсэлснийг анзаардаг. Софи өвгний хэлснээр зүүдний араас сон улаан өнгөтэй нэгийг нь барьтал үлэмж биетэн урд нь өхийг өсөж үнийг маш муухай зүүд гэж шилэнд хийж аван охин түүнийг гэнт алга усныг харан хайж эхлэх үед өвгөн уснаас татж гарган өөрхөн ертөнц рүү авч явна. Ингээд Софи хот руу явх замдаа өвгнийг нөхөрсөг үлэмж биетэн буюу BFG гэж дуудахаар болдог. Тэр хоёр алхасаар Лондонд дэрэн BFG хүүхдүүдийг баярлуулахаар сайхан зүүд тарах ажиллаа хийх үедээ өөрийгөө дэлхийн шиг хөгшин гэж хүүхдүүдийн зүрх сэтгэлийг сонсдог гэхэд Софи өөрийнхөө ч бас сонсныг мэдэн дараа нь тэр хоёр ерөнхийлөгч болж яана гэж зүүдэлж буй хүүгийн зүүдийг харан удалгүй тэр хоёрыг хотоос гарч гэлгүй явах гэхэд BFG өнөөх үлэмж биетнүүдийг хүн идэхээр явж байгааг анзаарч тэдний явсны дараа тэр охиноос хүнжил нь хаан байгаас охин үлэмж биетнүүдийн ертөнцид хайсан гэдгээ хэлснээр өвгний санааг зовоно. Ийхүү үзэгдэл солигдсон охин асамжийн газрын хадаас ирж тэр өөрийгөө зүүдэлж байна гэж боддогч. BFG гарч ирэн тэр охин тандан үлэмж биетнүүд тэр хоёрыг хамт байсныг мэдсэн тул гэрлүүгээ давуулж явж чадахгүй гэдгээ хэлэн энд аюулгүй гэж түүнийг үлдэхийг гуйдаг. Гэсэн ч охин хамт явахыг хүсч байсан тул нөхөрсөг үлэмж биетэн өмнө хамт амьдарч байсан хүүд юу тохиолдсныг ярихаар түүнийг үлэмж биетнүүдэд идүүлснийг тайлбарлан охинд ч бас ийм зүйл тохиолдохыг хэзээч зөвшөөрөхгүй тул давуулж явахаас татгалзсан. Софи үүнээс айхгүйгээд тэднийг хөөж явуулахар шийддэгч. Өвгөн бодлоо өөрчлөлгүй ганцаараа гэрлүүгээ явна. Удалгүй Софи орон дээр эвдэх үедээ BFG-ийн хэлсэн үгийг санаж тэр балкон дээр зогссон үлэмж биетнийг ойрхон байгаа гэж итгэн доош өсрөх үед Азар BFG түүнийг унахаас өмнө барьж аван ахиж ийм зүйл хийж болохгүйг анхааруулдаг. Тэр эцэст нь охины гуйлтыг зөвшөөрч үлэмж биетний ертөнцлүүгээ авч явхад удирдагч өвгний нууцаар ажиглан өдрөн зүүдний өрөөнд тэр хоёрыг төлгөө ярилцах үед гэнт муу залуус орж ирэн Софиг олохоор бүх юм эвдэл сүтгэх бөгөөд удирдагч модон доторыг шалган түүнийг явуулах гэтэл охин амжиж юмны ард дур нуугдан өвгний тусламжтай доош бууж цүнхэнд нь нуугд харуулна. Гэтэл энэ үед удирдагч цүнхэн шүүрж доторхын шалгах ба үүнийг харсан охин шүүрээр дамжин буцаж мод руу гардаг. Тэр өрөөнд доторх хүүгийн эз үлсийг харан зурсан зургийг сонирхох үед BFG тэдний хөөж явуулахаар галаар түлж ус цацсан гэрээс нь явахыг шаардсанаар тэд айсандаа хурдан шиг гарц угтана. Ингээд тэдний явсны дараа охин хатны зургийг харан түнд нэг санаа төрдөг. Софи хатнаас тусламж авахаар түн төлөвөө тайлбарлаж удалгүй тэд хатан хар даруулахаар олон төрлийн зүүднүүдийг холж нийлүүлэн шилэн саунд хийх бөгөөд Софи хатныг ятхан цэргүүдийг ашиглан махч үлэмж биетнүүдийг эзгүй арал дээр хорихоор шийджээ. Гэтэл үүнийг сонссон өвгөн хүмүүст харагдахаас айж байсан ч удалгүй тэр хоёр хатны ордон руу нууцаар нэвтрэн BFG хар дарсан зүүдийг цонхоор нь оруулж тэд хамгаалагчдад баригдалгүй гэрлүүгээ буцна. Маргааш өглөө хатан хар дард сэрэх бөгөөд тэр туслахтаа хүн иддэг үлэмж биетнүүдийг зүүдэлснэ хэлэхэд Марисон дээр хүүхдүүд алга болж үгийг мэдээг уншин тэр хоёр энэ талаар ярилцах үед
Софи гинт гарч ирэн тэднийг цочоохон тэр. Охин хатанд зүудний учрыг тайлбарлан найзгаа давуулж ирсэн гэд түүнээс огт айхгүй байхыг гуйхад Тибс цэргүүдийг орны гадаа цуглахыг тушааж охины хэлснийг сонсон хатан зүүдэ үнэн болохыг мэдэн уламж митинг гэмтээхгүй гэж амласнаар Софи BFG-г дуудан тэдэнтэй уулзуулдаг. Гэтэл энэ мөчөд цэргүүд түүнийг бүсэлж авах ба хатан цэргүүдээ буу доошлуулахыг хүссэн BFG охины зааж өгснөөр тусламж гуйхаар ирсэн гэж хатанд ёслоход хатан гуйлтын зөвшөөрч уламж битнүүдийг барихаар цэргүүдэд явуулахар болно. Өдөр нь ордны ажилчид охины хувцлан хатан тэр хоёрыг өдийн зоогонд өрснээр BFG ордонд руу орон анх удаага хүмүүсийн иддэг хоолноос амсдаг. Түүнд хоол таалагдсан ахиж өмхийн ногоо идэхгүй байхаар шийдэн. Тэр копиноос уудагч амтны огт таалагдaltaгүй. Өнөөх ногоо шингэнэ ухаар гаргаж ирэн хатан цэрийн командлагч мөн ажилчдад амсуултал тэд бүгдээрээ хийгэр онгон аард хөөрч. Үүний дараа хатны тушаалаар командлагч уламж биднүүдийг барихаар тэдний байга газрыг заалган цэрүүд BFG-г даган нууцлаг хар үйл рүү ороход онгоцон зүгчийг алддагч. Тэд уламж биднүүдийн ертөнцөд нэвтэрч чаддаг. Ингээд цэргүүдийг хүлээх хооронд BFG охин хоёр дараачийн төлөвлөгөөнд орно. BFG уламж битнүүдийг хар даруулахаар шилэн татгалсан муухай зүүдийг авч гарan. Тэр Софиг юунаас яах хэрэггүйг сануулж өрүүлж хамт байна гэдгээ амлан. Удалгүй нар жаргатаа зэрэгцэн BFG гэнт бүрээгээ мартснаа санаж Софи түн туслахаар шилэн савыг тэрвэрч яван уламж битнүүдийн дэргэд онгойлохоор болдог. Гэтэл энэ үед өдөртөгчин сэрэн охиныг барих гэхэд Софи шилийг хагалж зүүдийг гаргах бөгөөд үүнээс болж уламж битнүүд хар дард сэрэн өдөртөгч өөрийнхөө барьж бяцлан урандаа Софи гიშх гэтэл BFG боловч охиныг хамгаална. Тэр Софиг зүхтэх хүсэн өдөртөгч өгнийг цохоор далаах үед азар цэргүүд төрчээрэн түүний газар унгааж уламж битнүүдийг тороор барьж эхэлдэг. Энэ хооронд BFG охиныг холдуулан тэр хоёр уламж битнүүдийг нисдэг дээрээр авч явж байгааг холоос хар зогсон. Туудлыг хамаалагч тэднийг далайн голд байх аслагдсан арал дээр унгааж муухай үнэртэй ногоо мөн хайрцагтай өр буулган хүмүүсээс тусгаарлана. Тэд эзэнгүй арал дээр амьдрахаар болсноо ойлгох үед Софи хатны ордонд сэрж тэр зүүдээ ярихаар цонхлоо ярьтан. BFG-г уламж битний ертөнцөдөө ногоо жимс тарьж аз жаргалтаар хоол идэж байгаагаар зүүдэлснэ хэлэн. Ингээд киноны төгсгөлд Софи өөрийг нь сонсно гэдэгт итгэн BFG-д өглөөний мэд хүрэхэд нөхөрсөг уламж битэн охины үгийг сонсон инээмсэглэснээр кино маань дуусна. За тэгээ бичлэг маань таалагдсан бол лайк, саба дараад дараагийн кино тайлбараараа уулзцгаая. Түр баяртай.